Сайн байцгаана уу өрхөн мөндөд үзэгчдээ. Өнөөдрийн хичээлээр та бүхэнд амьдлуулах суурь тусламжийг хэрхэн үзүүлэх талаар заах болно. За, хинч, хаанч, хизээч ямар нэгэн байдлаар зүрхэн зогсох боломжтой байдаг. Тэм үед та бүхэн тухайн осолдогчдод нэн төрөнд яралтай анхны тусламж үзүүлэх ёстой байдаг учраас энэхүү хичээлийг та бүхэн заавал сурсан байх шаардлагатай байдаг. За, судалгаагаар авч үзвэл жилд 838 иргэн зүрхний шигдээсээр амнасаа алдаж байдаг. Эдгээр 838 иргэдийн 80% нь газар дээр анхны тусламж авч чадаагүйгийн улмаас шууд амнасаа алдсан байдаг. Үлдсэн 20% нь анхны тусламж хурж очиж зөв арга хэмжээг авсан учраас амьдулсан байдаг. Амьдуулах гинжин дараал гэдэг бол тухайн осолдогчдод үзүүлж байгаа анхан шатны цогц үйл ажиллагааг хэлдэг. За, тэгвэл амьдуулах гинжин дарааллын нэгдүгээр алхам бол зүрх зогсохоос сэргийлэх зорилгоор хамгийн түрүүнд тухайн осолдогчийг эрт таньж тусламж дуудах. За, хоёрдугаар алхам бол эмнэлгийн яралтай тусламж ирэх хүртэл авах арга хэмжээ байдаг. За, энэ бол зүрхний шууд бус илэг хийхийг хэлнэ. За, гуравдугаар алхам бол зүрхний шууд бус илэг хийж явах явцад автомат ажиллагаатай дефибриллятор залгаж тухайн хүнд цахилгаан цэнгээр зохих алхмыг хэлдэг байна. За, дөрөвдүгээр алхам бол эмнэлгийн тусламж ирээд эмнэлгийн байгууллага хүртэлх дарааллыг хэлдэг юм байна. Хэрвээ тантай ухаан алдсан эсвэл тусламж хэрэгтэй хүн тааралдвал яралтай очиж тусламжийг үзүүлэх хэрэгтэй. Надад хамаагүй гээд хаяа явчих юм бол тухайн хүн маань амнасаа алдах аюултай байдаг. Тийм учраас таны хичээл зүтгэл тэр хүний эрүүл мэндийг аварна гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй. За, нэгдүгээр алхам бол аюулыг үнэлэх гэж байдаг. Тухайн аюулгүй хүн маань аюулгүй газар байгаа хэсгийг шалах хэрэгтэй. Жишээлбэл тухайн хүн маань хаанч явж байгаад унж болно. Жишээлбэл автомашины зам эсвэл цахилгааны утсан цохиулаад харанхуй газар унах гэх мэтлэнгийн. Эсвэл тухайн хүн маань зөөлөн орон дээр унтж байгаад зүрхэн зогсон байж магадгүй учраас тухайн хүнийг аюултай газраас холдуулах буюу хатуу гадраг дээр дээш харуулж хөвтүүлэх байдаг. За, тухайн осолдогчийг олж харсан даруйда тухайн осолдогчд дээр явж очиод мөрөн дээр нь зөөлөн давшиж та зүгээр үү? Таны хэн гэдэг вэ? Гэх мэтлэнгийн асуулт асууна. Асуулт асууж байгаа явцдаа тухайн осолдогчийн нүд рүү харах юм байна. Мэдрэл хариу урвал үзүүлж ийн үгүй юуг шалгана. Хариу үзүүлэхгүй байгаа тохиолдолд тухайн осолдогчийн гөрөөний сууцыг дарж үзнэ. Шалгахдаа 10-аас доошгүй секунд хугацаанд барьж үзнэ. За, сууцны цогцолт мэдрэгдэхгүй байгаа тохиолдолд 3 дугаар алхам буюу амьсгалын сонсно. Сонсож байгаа явцдаа муу ялгаагүй 10-аас доошгүй секунд шалгаж цээж рүү харна. Цээж дээш доош отолж гэнэ үгүй эсхийг шалгаснаар тухайн осолдогч маань ухаан алдсан байна уу эсвэл зүрхэн зогссон байна уу гэдгийг мэдж болно. За, хэрвээ амьсгалж байгаа тохиолдолд дараагийн алхам бол тухайн осолдогчийг хажуугийн сэргээх байралд оруулж хөвтүүлнэ. Хажуугийн сэргээх байралд оруулахдаа тухайн осолдогчийн хамрын үзүүрт хурц үнэртэй зүйл үнэртүүлэх эсвэл мэдрэлийн цэгүүд даралт өгснөөр тухайн иргэн маань сэрэх боломжтой байдаг. За, сэргээх байралд оруулах 4 алхам байдаг. Нэгдүгээр алхам бол тухайн осолдогчийн баруун эсвэл зүүн гарталд нь өвдгөлж суугаад таны урд байгаа гарыг толгойн харалдаа дээш харуулan эсрэг талын гарыг мөрөн дээгүүр нь давуулж өгсөний дараа давуулж өгсөн гарын дагуу байрлаж байгаа өвдөгний үеэр дээш нуугуулж тухайн осолдогчийн тохой болон өвдөгний үенээс зурж өөр тал руугаа татаж өгнө. Энэ маань ямар учиртай вэ гэвэл тухайн иргэний хил хойш таглаж амьслын замыг боохоос сэргийлж эсвэл амнаас гарч байгаа шүлс болон бөөлжс эргэж буцаж орохгүйгээр гадагшаага гарах зориулалтаар
энэ хажуугийн сэргийх байралд оруулж хөвтүүлдэг байна. Энэ байралд оруулж хөвтүүлснийхаа дараа яралтад түргэн тусламж дуудах хэрэгтэй. Дөрөвдүгээр алхам бол тусламж дуудах байдаг. За аль болох эргэн тойронд байгаа хүмүүсийг түргэн дуудгиж тухайн хүнийг онцолж зааж хэлэх ёстой. За хүн байхгүй байгаа тохиолдолд утасныхаа спикерийг асаа арга хэмжээг авч байх хоорондоо дуудлах өгөх боломжтой байдаг. За олон нийтийн газар яваа тохиолдолд тухайн хажуугаар явж байгаа иргэний гадаад зүс байдлаар нь ногоон цамцтай ахаа, цэнгэр малгайтай ихчээ гэдэг ч юм уу тухайн хүнийг онцолж зааж та түргэн дуудана уу гэж хэлэх хэрэгтэй байдаг. За тухайн осолтогчийн амыг нь шалгах хэрэгтэй байдаг. За хэрвээ гадны биет буюу хоолны үлдэгдэл, шороо, хиймэл шүд гадны ямар нэгэн биет байвал тухайн тэгэлсэн зүйлийг зайлшгүй авах шаардлагатай байдаг. Яагаад гэвэл анхны тусламж үзүүлж байгаа хэвчид тухайн гадны биет маань эргэж хоолоо руу ороод тухайн хүний биеийн байдлыг улам дордуулдаг юм байна. Зүрхний цохилт олдохгүй эсвэл амьсгалахгүй байгаа тохиолдолд тухайн осолдогчийг яралтай анхны тусламж үзүүлж амь насыг нь авах хэрэгтэй байдаг. Тухайн осолдогчийн хүзүүн дор ямар нэг зүйл хийвж өгнө. Энэ маань амьсгалын замыг нээх зорилттой. За хоёрдугаар алхам бол гарын алганы хонгорхой эсхийг духан дээр наагаад хамрын чимхэж эрүүг дээш өргөснөөр аманд завсар гарах юм байна. Амьсгал өгөхдөө амнаас аманд олон, амнаас хамарт өгдөг. Амнаас аманд өгөхдөө амьсгалыг 2 удаа өгнө. Тухайн осолдогчийг аварж байгаа та өөрөө гүнзгий амьсгаа авч 1 удаа амьсгаа өгнө. Амьсгал өгөхдөө ямар нэг гадны материал буюу гарын доорх материал ашиглаж амнарт нь тулгаж өгнө. 1 2 удаа амьсгал өгсөн бол дараагийн алхам бол цээжинд хэмжээг авна. Хэмжээ авахдаа 2 өхний товчноос 1 шулуун татаад эгэмний ясны голоос хөөс хүртэл 1 шулуун татаад үзэхэд огцлын цэг дээр даралт өгөх ёстой. Даралт өгөхдөө 30 удаа дарна. Хурд нь бол секундэд 2 удаа гэдэг маань минутанд 100-аас 120 удаа дарагч өгнө гэсэн. Насанд хүрсэн иргэний биеийг буюу цээжнээр дарахдаа 5 см хүртэл цээж доош хотоож өгтөл дарах ёстой байдаг. Дарж байгаа хавцдаа тод чанга тоолох ёстой байна. За одоо би та бүхэнд харуулъя. 1 гараа нөгөө гарын дээгүүр тавьж атгаж өгөөд тохоог нугалахгүйгээр эгц дээрээс нь 90 градусын байрлалаар дарж өгнө. Дарахдаа гарын алганы энэ тогуур хэсэг тухайн өвчүүний голд очихоор байрлуулна. Дээрээс доош дарахдаа тод чанга дуугаар тоолно. Жишээлбэл 1 2 3 4 5 6 27 28 29 30 гэж үзээд дууссан болвол дараагийн алхам муу ялгаагүй амнаас аманд амьсгал өгнө. 1 2 энэ маягаар тухайн осолдогч ухаан ортол эсвэл яралтай түргэн тусламж ирэх хүртэл хийж эхэлнэ гэсэн үг. Тухайн осолдогчийн зүрх гинт зогссоноор тухайн хүний биеийн цусны эргэлт зогсон байдалд ордог. Тийм учраас тархинд өвчлөлт явагддаг гэж ойлгож байна. За тухайн хүний зүрх зогсноос хойш эхний 4 минутанд тухайн хүний тархи эрүүл хэвийн явна байж дээ. Энэ маань клиник өхөлдөө ордог гэсэн үг. За 4-6 минутанд тухайн хүний тархи захаасаа өгчөж эхэлдэг. За 6-аас 10 минутанд болоод ирэхээр тухайн осолдогчийн тархи 100% бүрэн өгчээд хэдий эмнэлгийн яаралтай тусламж ирсэн ч гэсэн тухайн иргэнийг амь насын аврах
боломж тааруу байна гэсэн үг. За эсвэл нэрэ хүүхэд маань ямар нэгэн зүйл идж яагаад хахад хагасны улмаас амьсгалын үйл ажиллагаа болон зүрхний үйл ажиллагаа зогссон тохиолдолд мөн адилхан амьдлах сурталчилмжийг хийж болдог. За нэрэ хүүхэд маань том хүнээс юугаар ялгаатай вэ гэхээр амнаас аманд амьсгал өгөхгүй, ам хамарлуунд зэрэг 2 удаа амьсгал өгнө. Тэгвэл тухайн аврагч маань бүтэн амьсгаа авч болохгүй нэрэ хүүхдийн уушиг тааруулж бага хэмжээгээр амьсгал өгнө гэсэн. За цээжний хэсэгт дарахдаа 15 удаа шахалт өгнө. За хэдүүлээж үзье. Мөн адилхан эрүүг дээш гидийлгээд ам хамарлуун зэрэг үлээн. 1 2 хүүхдийн маань зүрхний хэмжээ гарын атганы хэмжээтэй байдаг учраас 2 хуруугаараа 15 удаа дарна. Мөн дарж байгаа хэвчээ тоолно. 1 2 3 4 5 6 7 8 14 15 гэх мэтчлэнгийн дахиад 2 удаа амьсгал өгөөд дахиад 15 удаа. Энэ маягаар мөн ялгаагүй тухайн нэрэ хүүхэд маань сэрэгтэл эсвэл яралтай төрхөн тусламж эртэл хийж гүйцэтгэнэ. Хэрвээ та гадуур эсвэл ажил дээр гэртээ байгаа үед хажууд тань байгаа хэн нэгэн зүрхнийхээ хэсэгт хүчтэй дараад эсвэл ямар нэгэн шалтгаангүй доош унсан тохиолдолд яралтай тухайн хүнд анхны тусламжийг үзүүлэх ёстой байдаг. Хэрвээ та тухайн хүнд тусламж үзүүлэхгүй мэдээгүй хараагүй юм шиг царайлаа цааш яваад өгөх юм бол тухайн ослогч маань цаг минут алдаад зүрхэн зогсоод явандаа амнасаа алдах аюултай байдаг. Тийм учраас та бүхэн хаач явсан газараа хажууд хэн нэгэнд таны хажууд байгаа бол эдгээр анхны тусламжийг үзүүлэх шаардлагатай байдаг. Хэрвээ та бүхэнд амлуулах сурталчилмжийг хэрхэн үзүүлэх талаар анхан шатны мэдлэгийг өглөө. За жишээлбэл үүнд 1-р алхам болол тухайн онцлогчийг эрт таньж мэдэх, аюулгүй газарт байрлуулах. За 2-р алхам тухайн иргэний амьсгалыг шалгах, зүрхний цохилтыг шалгах. Хэрвээ цохилж байвал хажуугийн сэргээх байралд оруулах. За эсвэл тухайн хүний зүрхэн зогссон амьсгалгүй байгаа тохиолдолд яралтай түргэн тусламж дуудах, амнаас аманд, амнаас амарт хиймэл амьсгал хийх. За мөн 30 удаа шахалт хийж 2 удаа амьсгал өгөх гэсэн дараалал тухайн иргэний цусан хангамжийг тэтгэж амьлуулах боломжтой байдаг үлээ. За анхаарал хандуулсанд баярлалаа.